За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн хичээл маань болохоор борлуулалт хийх, стори бүтээх гэсэн хичээл байгаа. Тэгэхээр миний хувьд бол Diamond Academy сургалтын менежер хийдэг. Илүү сургалт хөтөлбөрөөр хэрхэн борлуулах, за стори давхар бүтээх гэдэг талаас нь тайлбартай хичээл авах байгаа. Тэгэхээр борлуулалт өсгөхийн тулд, борлуулалтаа хийхийн тулд хамгийн чухал чадвар нь юу вэ гэхээр найруулга бичих, график дизайн илүү стори бүтээхдээ одоо стори хийхдээ ямар зүйл одоо эхнийх нь стори бол хүмүүс сонирхолтой байх юм бол дараа дараагийнхаа стори үзээ өвчдөг. Тэгэхээр эхний стори чинь ямар зүйл байх юм те өөрөө ярих юм уу, эсвэл одоо бусдын зургийг ашиглах юм уу, эсвэл өөрийнхөө бүтээгдэхүүнийг ашиглах юм уу гэдэг юм уу, хөдөлдөг байх юм уу, хөдөлгөхгүй байх юм уу, за эсвэл одоо янз янзын хэлбэрт оруулах юм уу гэдэг нөгөө өнгөний зохицол буюу график дизайны чадвартай, за найруулга бичих чадвартай байх юм тулд ийм борлуулалт хийж стори бүтээх боломжтой болох нэ гэсэн. За тэгэхээр хамгийн эхлэн болохоор борлуулалт хийхдээ нөгөө стори хийхдээ бид нар Instagram, за Facebook гэдэг алин дээр нэг гэж байгаа гэдгээ тодорхойлно. За тэгэхээр энэ дээр болохоор би таадтай сонирхолтой хүднээс ер нь 13-аас 17 насны тий одоо нөгөө таны бизнесийг сонирхож байгаа насны хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр ямар насны хүмүүс таны бизнесийг илүү сонирхоод байгаа, эсвэл ямар насны одоо манай Diamond Academy хувьд ч гэсэн сургалт хөтөлбөрт дандаа ээжүүд маань хүүхдүүд маань сурж байгаа боловч ээжүүд маань өөрсдөө сонголтоо хийдэг тий эсвэл тэр төлбөрийг одоо төлдөг учраас бид нар ээжүүдэд зориулсан пост таны хүүхэд тийм байна уу? Таны хүүхдийн одоо энэ зүйл нь өөрчлөлмөр байна уу та хүүхдийнхаа гэдэг ч юм ингэж борлуулалтаа хийдэг гэсэн. Тэгэхээр бид нар болохоор насны ангиллал гэдэг зүйлийг гаргаж ирсэн байгаа. За 13-аас 17 насныхан бол илүү TikTok-ыг ашигладаг юм байна. TikTok нь бас өөр тийм Instagram, Facebook-ээс. За тэгвэл 18-аас 24 насныхан нь болохоор Instagram, Twitter, Snapchat-ыг ашигладаг юм байна одоо. За 25-аас 34 насныхан нь болохоор Facebook, Instagram, Line гэдгийг ашигладаг юм байна. 35-аас 44 болохоор Facebook, Twitter-ыг илүү ашигладаг юм байна. За 45-аас 54 насныхан нь болохоор Facebook илүү ашигладаг. За одоо 55-аас дээш бол Facebook-ыг ер нь ашигладаг юм байна. Тэгвэл Instagram бол байхгүй байгаа тий. Гэх мэтчлээ. Тэгэхээр бид нар яг ямар насны хүмүүс миний хичээлийг сонирхоод байгаа, миний бүтээгдэхүүнийг сонирхоод байгаа. Тэгвэл би Facebook дээр их юм уу, Instagram дээр их юм уу гэдгээ, TikTok дээр их юм уу гэдгийг гаргаж ирнэ гэсэн. За тэгвэл бүгдээрээ нэг юм тасгал ажиллая тий. Стори хийхдээ за таны хийж байгаа стори лайк авах зорилготой юм уу? Эсвэл пэйжээ дагуулах зорилготой юм уу? Эсвэл шеэр хийх зорилготой юм уу? Гэдэг чинь чухал гэсэн үг. Яг аль нь хэрэгтэй байгаа. Тэ? За тэгвэл бид нарт болохоор одоо ихэнх бизнес хийж байгаа хүмүүс болохоор рeel хийдэг ч хэрнээсээ борлуулалт хийдэггүй гэдэг ч юм уу тий. За Diamond Academy-ийн хувьд болохоор яаж юм гэхээр одоо reelүүдийг ингээд тайдтай гаргаж ирсэн байгаа. За энэний reelүүд болохоор за энэ дээр харагдчихээн тий. За хамгийн их нь болохоор ингээд reelүүдийг үзэнгүүт үзэлтүүд нь ондоо байгаа тийм. За энэчнээс одоо онцлох нэг reel байна тий. Хамгийн их үзэлттэй байгаа reel. За энэ reel-ийг ингээд бүүн цөмөр үзье л та. За энэ reel-ийн хувьд бүгдээрээ ингээд аваад үзэх юм бол үзэлт нь болохоор хэд байгаа гэхээр 5000 за энд дээр 51,000 үзэлттэй байгаа тийм. За энэ дээр магадгүй одоо ингэ юм бол Diamond Academy-ийн хувьд ээжүүд рүү чиглэсэн сургалт хөтөлбөрийн олдог учраас магадгүй энэ манай пэйжд байгаа илүү хүүхдээс хансан энэ сэтгэл нь илүү хөдөлсөн учраас
ээжүүд маань хандлт бас их аваад байна гэсэн тий. Гих мэдчлэн. За хоёрт нь болохоор яг тэр нөгөө нэг бичлэгээр гарч. За guys. Сүлжээний тоосгүйгээр 3 сарын хугацааг өнгөрөөж үзээг ба таны бас зөндөө санхин хүмүүст хайртай шүү даанд хавчтай ээжтэй гэсэн хайртай шүү шинэ жилээр гайхалтай өнөөдрийг өнгөрөөгөөрэй. Хатаа үеийн Тэмийн хувьд болохоор бидний гол борлуулах зүйл нь ээжүүдгийн хийсэн шүү дээ. Яг борлуулалтаа одоо төлбөрөө төлөө суугаад оролцдог хүмүүс нь ээжүүд учраас ээжүүдийнхаа сэтгэл хөдлөл ээжүүдийнхаа тэр юу хэрэгтэй байгаа гэдэг зүйл дээр нь одоо сторигоо хийх, рилээ хийх гэсэн үг тийм. За тэгэхээр бид нар энэ дээр нь болохоор сайн бичлэгт үзүүлсэн энэ зүйл маань бол бид нар лайк шеэр авъя гэж бодоогүй. Гэтэ зүгээр л ийм зүйл байдгийм байна тийм. Магадгүй одоо хүүхдэд сансан юм хүмүүс байх юм бол бичлэгээр ч гэсэн ингээ хүүхдэйгээ уулзах боломж байдаг юм байна гэдгийг л харуулах зорьсон гэсэн. Тэгэхээр хамгийн бодиттой стори хийхдээ борлуулалт хийхдээ хамгийн чухал зүйл нь юу юм гэхээр үнэн байх нь чухал гэсэн. Яг танах борлуулалт хийгээд зарагдсан юм уу? Яг энэ рил хийгээд үзэлт нь яг тийм байгаа юм уу? Магадгүй одоо өнөөдрийн дижитал маркетинг гэдэг хичээл дээр үнэхээр дайм дахтайм илүү онлайн талдаа илүү дижиталаараа яваад тэ энэ сторигоор борлуулалт олоод байгаа учраас тайддаг хичээл ороод байна гэсэн үг. Гэх мэтчлэн яг үнэн юм уу гэдгээ бас бусдад гаргаж ирэх юм бол илүү борлуулалт маань өсөж эхэлдэг. За тэгвэл одоо бид нар ингэ бодъё тэ та лайк хэрэгтэй юм уу шеэр хэрэгтэй байгаа юм уу энийг оруулснараа илүү нөгөө нэг бусдад танигдах гээд байгаа юм уу эсвэл борлуулалтаа өсгөх гээд байгаа юм уу эсвэл пэйжийнхаа дагагчийг нэмэх гээд байгаа юм уу гэдгийг тодорхойлно гэсэн. За тэгвэл нэгт нь болохоор бүтээгдэхүүн үйлчлэгээ сонгох хэрэгтэй. Ямар үйлчлэгээ одоо өгөх гээд байгаа тийм лайк шеэр. За хоёрт нь болохоор дөрвөн алхмаар одоо пост бичих. За эхнийх нь хүүг, асуудал, шийдэл, үйлчлэл гэсэн юм дөрвөн зүйл. За жишээ нь хойж дөрвөн юугаар зарчмаар одоо тий дөрвөн алхмаар пост оруулахад яаж оруулах вэ гэхээр хүүг гэдэг маань одоо нөгөө дэгээ гэсэн үг тий танил санагдаж байна уу гэнгүүт энэ одоо юу танил санагдж ийн гинүү гэж сонирхож чинь гэсэн үг. Энэ бол хүүг. За магадгүй одоо дайм дахтамдэр сургууль хөтөлбөр явуулахдаа тий пост оруулахдаа, стори оруулахдаа ч юм уу яг сургалт маань маргааш хэлэх гэж байна. Ганцхан судал үлдсэн байх шүү гэдэг маань хүүг гэсэн. Тэгээ юу ганцхан судлаа үе бие өргөгдсөн юм шүү гэдэг мэдрэмж авна. За хоёрт нь болохоор асуудал. Борлуулалт одоо нөгөө багтаа байгаад байна уу? Тэ? Онлайн орчинд анхаарал татах хэцүү байдаг шүү. Гэт хэлэнгүүд нэр хэцүү шттэ. Онлайн орчинд анхаарал татах хэцүү. Борлуулалт багтаа байна уу гэнгүүт нэр одоо миний бизнес борлуулалт багтаа юм гээд нөгөө таны асуудлыг гаргаж ирж байна гэсэн үг тий. За дараагийнх нь болохоор шийдэл. За анхаарал татах пост хийх боломжтой. За сургалт 11-нд эхлэх гэж байна. Гэх юм бол нөгөө анхаарал татах пост гэдэг шүү дээ. Сургалт 11-нд эхэллээ гингүүд хүмүүс үе нэрээ сонирхож байсан чинь ганцхан үлдсэн биш дээ. Бүртгүүлээ гэдэг юм нөгөө нэг эхэллээ шүү. Нөгөө шийдэл гаргаж ирээд те. Яг одоо бүртгүүлээрээ. Магадгүй одоо мэдээлэл авах бол нэг үйлдэл хийх. За тэгэхээр бид нэр борлуулалтаа өсгөхийн тулд яах ёстой вэ гэхээр нөгөө хүүг буюу бид нарт дэгээ хэрэгтэй юм байна. Тэгж байна уу, ингэж байна уу? Эсвэл одоо таны хүүхэд хэдэн настай вэ гэнгүүт магадгүй дижинээс өөрийнхөө пэйжийг судалгааг авчулна гэсэн. Хөвчлэн ээжүүд маань хэдэн настай хүүхдүүдтэй манай пэйж дээр хэдэн настай хүүхдүүдтэй эцэг эхчүүд байд юм байна гэдэг ч юм.
За тэгээд та өөрийнхөө постыг оруулахдаа хамгийн гол нь энэ пост маань илүү шеэр хийлгэнэ. Эсвэл лайк даруулна гэдгийг сонгож орж ирэх хэрэгтэй гэсэн тийм. За тэгэхээр бид нар хамгийн чухал зүйл нь болохоор стори оруулахдаа тухайн хүнийхээ хүүхийг ашиглах нь байна. За тэгээд асуудлыг гаргаж ирээд дараа нь шийдлийг хэлж өгөөд үйлдэл хийх хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол таны борлуулалт юм зүйл үсгэх нь байна тий. Дайм нахны хувьд маш олон стори рилүүдийг хийдэг ч гэсэн энэчнээс яагаад онцлоод байгаа юм гэхээр таны нөгөө дайм нахны сонирхож байгаа хүмүүс маань дагж байгаа хүмүүс маань ихэнх нь ээжүүд учраас энэ рил маань илүү хүрэлттэй үр дүнтэй байгаад байна гэсэн үг. За гих мэдчлэн та өөрийнхөө бизнесийг яаж хүргэхийг гэдгээ тодорхойлоод яг энэ стори хийгээд 3 сторийг тадтай хийгээсэй гэж хүсэж байна. Эхнийх нь бол анхаарал одоо өвгөн стори буюу тухайн текстээ шууд стори болгож оруулах. За хоёрт нь болохоор өөрийнхөө бизнесийг танилцуулсан стори. За гуравт нь яг царайгаа харуулад ингээд яриад стори хийгээд үзээрэй. Аль нэг зүйл нь хангалттай байх юм бол илүү таны пэйжийг дагж байгаа хүмүүс маань тэр зүйлийг илүү сонирхох юм байна гэдгийг анзаарч харах боломжтой гэсэн. Тэгээд та эцдээ өнөөдрийнхөө хичээлд орж ирсэн маш их баярлалаа. За дараагийн хичээлд уулзлаа. Баяртай.